Хөдөлгөөнгүй байсан хүчтэй бүр хөдөлж тавлын бүгдээрээ намайг бэрээрээ гүцэд дээрээ наа не ни на ну Үсгүүд нийлээд уй боллоо уюуд нийлээд уг бүтлээ би ичтэй бидний ертөнц гайхалтай эрдэм номын 35 үсэг бид нэг чигтээ 35 бид бүгд санаа зов хамстаа байхдаа илүү хүчтэй хамаг бүхний үтэ чадна Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Анд хэвлэлийн газар эхэл соёлоо түгээцгээе. Сайн хүүхдүүдээ! Хамтдаа үе болж үг бүтээхэд бэлэн үү? Өнөөдрийн дугаарт ерөнхий боловсролын 13 дугаар сургуулийн оюун төвийн багштай 3-ийн Б ангийн Улбар Шарбаг. Улбар Шарбагтай өрсөлдөхөөр ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн Алтан туул багштай 3-ийн Г ангийн Цэнхэрбаг. Улбар Шарбагийн өрөөг хамтдаа сонсъё. Цэнхэрбагийн өрөөг хамтдаа сонсцгоё. Нэгдүгээр үе маань сонсъё, харъя, бодъё. Нэгдүгээр үе. Сонсъё, харъя, бодъё. Нэвтрүүлгийн зүгээс багуудын донд 3 үг таалгана. Эхний үгийг үйл хөдлөлөөр харуулна. Хоёр дахь үгийг дуу чимээгээр сонсгоно. Харин 3 дахь үгийг бодтоор үзүүлнэ. Үгээ зөв тааж, зөв бүтээсэн баг оноо авна. Эхний үг 2 үгтэй нэр үг байгаа. Ингээд бүгдээрээ хамтдаа дуу чимээг сонсъё. Ингээд үг бүтээх цаг эхэллээ. За ярилцаарай. За, Улбар Шарбаг. Цаг дууссан. Хөдөлгөөнгүй. Оо гайхалтай. Цэнхэрбагийн үгийг хамтдаа уншицгаая. За, үгээ нэг уншаад өгөөч. Хөх. Өөр энд үсэг дутуу юм шиг санагдахгүй нөө? Санагдчих. За ямар үсэг дутуу юм шиг санагдчих? Хоёр өөс. Тэг яга хоёр өөгөө гаргаж ирсэгүй вэ? Эцэг чи энэ хоёр гарч ирээгүй. Гарч ирв яагаад? Мэдгүй. Цэнхэрбагийнхан маань хараахан ойлголцож амжаагүй юм шиг байна. За харин Улбар Шарбагийнхан ямар үг бүтээч вэ? Хөхөө гэж хөх хөнг юм уу эсвэл юу амт юм уу юу юм бэ? Ямар шоу байдгийг? Хөхөө гэдэг шоу. Хөхөө ер нь тэгээд таан амьдэрд юм болоо. Бусдын өрөнд өндгөө хайчаад явдаг. Оо зүв штэ чи ямар сайн мэдт юм бэ? Та нар хөхөөг яг боддоор ингээд харж ирсэн үү? Харж байгаагүй. Хаана харж ирсэн? Орхонд харж исэн. Замыг мэдгүй ингээд хаагур яаж очдгийг. Би бас гоё хөхөө харж байгаагүй очиж хармаар байна л та. Дархан баха. Дархан байхаа. За тэгвэл дарханд очиод манайхан хөхөө харж болох нь шүү заяа. За маш их баярлалаа. Ингээд зөв хариулт бол
Баяр үргээ Улбар шар баг 1 оноо авлаа. За тэгтээ зүгээр манай Цингэр баг зүгээр штэ тий. 2 дахь тэмцээн бол жүжигчний үйл хөдлөлийг та нар маш сайн ажиглаад 2 үгтэй ямар нэр үгийг манай жүжигчин ямар үйл хөдлөлөөр үзүүлэхийг бүгдээрээ одоо харцгаая. Үг бүтээх цаг эхэллээ. Улбар шар баг үгээ бүтээж дуусна. Цаг явсаар байна. 15 секунд үлдсэн байна. Цингэр баг боломж. Цингэр баг үгээ бүтээж дуусна. За ямар үг бүтээч вэ? Машин. Танай багийнхан ер нь сайн ярилцсан уу? Яг машин байсан уу? Байсан. Өөр юм байсан биш үстэй юу? Үгүй юу, итгэлтэй байна уу? За харин Цингэр баг маань ямар үг бүтээч юу? Бас машин гэдэг үг. Машин. За яага машин гэж бодов? Үгүй машинаа арчиж дотор нь сууж муугаад. Оо сайн чи ёстой зүв анзаарсан ба шүү. Чи ер нь машин унж үзсэн үү? Үзээгүй. Хизээ үз. 18. Хүрхээрээ оо гайхалтай. Угаалгын машин байсан биш үстэй. Угаалгын машин чи бас ингэж явдаг машин гарцсан ш та нар мэдэхгүй юу? Аа? Мэдгүй. Харж байгааг юм уу? Харж байгаа. Өөрөө ингэ яваад хувцснуудаа аваа угаачдаг машин. Үгүй. Аа? Яа тийм байна? Алтын байна уу? Алтын. Халтын байна. Машин өөрөө явж байдаг нас. Хүй бэдэн штэ. Гэхдээ яг итгэлтэй байна уу те манай хоёр багийнхан? За манай ард байгаа найзууд нь бас итгэлтэй байна уу? Итгэлтэй бол нэг алга таашил сонсъё. За баярлалаа. Зөв хариулт бол 2 үгтэй нэр үг буюу машин зүг байлаа. Баяр үргээ. Харин хамгийн түрүүнд үгээ бүтээж хонхоод арсан буюу Улбар шар баг маань дахин 1 оноо авч чадлаа. Баяр үргээ. Эхний үеийн 3 дахь үг бол 2 үгтэй нэр үг байгаа. Ингээд студид тоглогдох тоглолтоос энэ бүгдийг олж харцгаая. За яг одоо үг бүтээх цаг эхэлж байна. Улбар шар баг үгээ бүтээж дуслаа. Цаг явсараа хонхоо дараарай. Цингэр баг үгээ бүтээж дуслаа.
За. Ямар үг бүтээч юу? Дахиа. Дахиа. Чи ер нь дахиа шиг дуурч чадах уу? Чадахгүй. Та таваас хин. За. Баг. Ой, байж та баг. Хэр чи өөр амтан болоо явчлаа шүү. Өөр хөдөлгөөнтэй ингээд дуурайд ингээд. За, дахианыхаа хөдөлгөөний хийгээд нэг дахиа шиг дуурайд. Ой, хөдөлгөөний хийсэн чи дуу нь яач вэ? За, дуутаа 1 2 3 явлаа. Баг. Оо, гайхалтай ямар хөрх юм бэ? За, маш их баярлаа. Харин за манай эдгүй үнэхээр сайжирч та бүр түрүү маш хурдан үгээ бүтээлээ. Ганцхан секундны зөрөөтэй бол сая үгээ хонхоо дарлаа штэ. Сая яасан хонхоо дарахаа мартцсан уу? Харин тий. Тэг яасан уу? Танахаас дахиа гэдэг үг бүтээсэн биш. Ягаад дахиа гэж бодов? Тэгэхгүй. Юу мэдгүй гэж. Дахиа гарсан болохоор. Дахиа гарч ирсэн болохоор. За. 1-р үеийн 3 дахь үг бол дахиа байлаа. Мэдээж дахиа байна гэрийн тижээвэр шүү. Дахиа яаж чаддгүй лээ? Нисэж чаддгүй шүү дээ. За мэдээж толгой дээр ямар өнгөний юм зүйл байдаг вүлээ? Улаан залаа байдаг. Ийм шоу байх нэ. 1-р үеийн 3 дахь үгийг хамгийн түрүүнд бүтээж чадсан Улбар Шарбаг дахин 1 он авч чадлаа. Баяр хүргэе. За манай цэгэр баг гэхдээ сэтгэлээр унаад хэрэггүй. Цаана зөндөө тэмцээ зөндөө оноо авах боломж байна. За ингээд цэгэр багийн дуу хоолойг нэг сонсъё тоо. Цэгэр багийнхан байна уу? Үгүй яасан суулж авах. Та нар ингээд суулгах юм бол одоо ингээд тэ өшөө илүү өсөлтөө байна. Та эдийн дуу хоолой чанга инээдхөр улам илүү оргилох юм бол танаа баг ялч чадах болно. За ингээд та бүгдийн дуу хоолойг дахин нэг сонсъё. Цэгэр баг байна уу? Оо гайхалтай. Өсөлтөө маш ширүүсээр байна. Мэдээж 2-р үе маань ямар нэртэй үе байгаа вэ хүүхдүүд ээ? Намайг. Тийм ээ, намайг олоорой үе маань эхэлж байна. 2-р үе. Намайг олоорой. Гэрийн даалгаварт багууд эсрэг багийнхаа мэдлэгийг сорих, таны мэдхийн асуулт бэлтгэж ирнэ. Асуултанд эсрэг багийн сонгогдсон 3 гишүүн хамтран хэлэлцэж хариулна. Хэрэв 3 гишүүн асуултанд шууд хариулж чадахгүй тохиолдол үсэг нэрлэх болон ангийнхнаасаа тусламж авах боломжийг ашиглана. Ингээд асуулт тавих Улбар Шарбагийн оролцогчийг өрж байна. Харин асуултанд хариулах Цэнгэр багийн 3 оролцогчийг тайснаа өрж байна. Хэр хүнд асуулт бэлдсэн бэ? Дон зэрэг хаа. Манай Цэнгэр багийн асуултанд хариулах 3 оролцогч өөртөө итгэлтэй байгаагаа харуулад ингээд бид 3 чаднаа гэдэг нэг орилоод өгөө шүү дээ. Бид 3 чадсан. За яг чадах юм байна. За ингээд Улбар Шарбагийн бэлтгэсэн нууц үсгнүүдийг тайснаа өрж байна. За харцгаая хэдэн нууц үсэг гарч ирсэн байна. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За 10 үсэг байна. Мэдээж дундаа зайтай байгаа учраас энэ бол холбоо үг байх нэ. Тэгэхээр асуултаа сонсоод холбоо үгийг бүтээх нь байна. Дүрмийг танилцуулъя. Асуулт тавьсны дараа шууд зөв хариулбал багта 5 оноо авах нь. Үсэг нээх боломж ашиглах юм бол 3 оноо. Үсэг нээгээд ч хариулж чадахгүй бол ангийнхнаасаа тусламж аваад нэг оролцогчоос тусламж аваад хариулж чадах юм бол 2 оноо авах нэ. За асуултыг хамтдаа сонсцгоё. Монголчууд цог жавхаа ад заяатай яваа хүний хиймэртэй хүн гэдэг. Энэ нь лунда гэсэн утгатай бөгөөд үүний өөр нэг нэр юу вэ? Бодох цаг ихэлсэн. За бодох хугацаа 30 секунд байгаа. За хоорондоо ярилцаарай. Юу гэж бодож чинь? Лундаа гэсэн ч тийм. За цаг дуслаа. Хариулт олж чадсан уу манай Цэнгэр багийнхан? Олцсон уу? Олцсон. Зөв хариулт бол Хурдан байр. зөв үү?
Биш ээ. За биш байсан мэн. Үсэг нээх боломж байгаа. За аль үсгийг нээхээ надад хэлж болно. За мэдээж эндээс эхлээд 1 2 3 4 5 6 7 8 9 10. За 4 үсэг нээх боломж байгаа юм биш үү? 1 9 үсэг байна. За дараагийн үсэг 2 2. За 3 дахь үсэг. За 1 2-ыг нээсэн. 5. За 5 дахь үсэг. 5 дахь үсэг И үсэг байна. За хамгийн сүүлийн үсэг 4 4 дахь үсэг. Хэ үсэг байна. За ингээд 4 үсгээ дөрүүлэнгийн нээсэн. Яг одоо бодох цаг 30 секунд. Сэлхэн гэдэг юм уу? Сэлхэн дараа дөрөвсөн л үү? Сэлхэн гээд хэлчихвэл. Юу юм бэ? Сэлхэн. Хариултыг авъя. Хариулт. Сэлхэмэр. Салхимор зөв үү? Зөв баяр үргээ. Зөв та чадлаа. Цэнгэр баг үнээр гахалтай. Цэнгэр багийнхан 3 оноо авч чадлаа. Хэмэр тундаатай байхыг салхимор гэж хэлдгийг сурч явлаа. За ийм гайхалтай асуулт асуусан болон асуултыг маш гайхалтай хариулсан хоёр баг биеиндээ баяр хүргэцгээе. Алга ташил. Цэнгэр багийн асуулт асуух ээлж эхэлж байна. Ингээд бүгдээрээ Цэнгэр багийн асуулт асуух оролцогчийг урьж байна. Толбор шар багийн асуултанд хариулах 3 оролцогчийг тайснаа урьж байна. Хэр хүнд асуулт бэлдв? Гайгуул. Та чадах болоо одоо улбар шар багийнхан. Чи юу гэж бодож байна? Мэдгүй байна уу? За бүгд тоодохгүй олж мэдэх болно. За асуултанд хариулахдаа бэлэн үү? Сандарч гин үү? Жаа сандарч байна. Цэнгэр багийн нууц үсгнүүдийг урьж байна. Нэг 2 3 4 5 6 7 8 9 10 мөн адил 10 үсгтэй холбоо үг бэлдсэн байна. Асуултаа сонсоход бэлэн үү? Бэлэн. Асуултыг хамтдаа сонсцгоё. Саасан сүүн сав дүүрэг сансан хэрэгэн сэтгэлчлэн бүтэг гэдэг ёроол үгийг ямар үед хэрэглэх вэ? Ингээд бодох цаг гэлээ. Саасан сүүг сав дүүрэн байхад ямар юмд ашигладаг вэ гэсэн. Цаг дууссан. Хариулт хэлэх бэлэн үү? Бүгдээрээ хамтдаа сонсцгоё. За шууд хариулах уу? За тэгвэл боломжийг ашиглах уу? Ингээд 10 үсэгтэй учраас мэдээж 4 үсэг нээх боломж байгаа. Ингээд хиддэх үсгийг нээх вэ? Нэгдэг үсгийг ихний. За нэгний үсэг, нэгдэх үсэг, эхний үсэг, үсэг. За дараагийн үсэг, хоёр дахь үсэг. Энэ үсэг. Гурав дахь үсэг. Гурав дахь үсэг. Одоо энэ тэрийг одоо дараагийнх нь үсэг. Гурав дахь үсэг бол үсэг байна. Хамгийн сүүлийн үсэг. Тав дахь үсэг. Эс үсэг. За бодох хугацаа гэлээ. Үнэг ихнийх нь үнэг юм шиг байна. Үнэг саарл. Үнэг саарл юм байна. Үнэг саарл. Үнэг сайхан. Үнэг сайхан. Үнэг сайхан юм шүү. Харин үнэг
Үнэг сайхан гэж. Үнэг сайхан. Цаг дуслаа, хариултыг авъя. Үнэг сайхан. Үнэг сайхан. За, үнэг сайхан гэдэг үг зөв үү? Буруу. Буруу байна. Ингээд дахин нэг боломж үлдсэн байгаа. Энэ боломжоо хамтдаа ашиглацгаая. За, ангийнхнаасаа нэг хүүхдийг сонгоё бүгдээрээ. Хэнийг сонгох юм? Ямар? Үнэ сарлаг. Үнэ сарлаг. Зөв үү? За, үнэ сарлаг гэдэг үг мөн үү? Буруу. Зөв хариулт хэлээрэй. Үнэ сарлаг. Үнэ саалга. За, энэ үгийнхаа утга учирыг манай үзэгчдэд болон улбар шар багтаа тайлбарлаж өгөөч. Саасан сүүн сав дүүрэг сансан хэрэгэн сэтгэлчлэн бүтэг гэдэг ерөөлийг үнэ саалгын үед хэлдэг. Үнэ саалгын үед энэ ерөөлийг хэлдэг байх нэ. За, манай гурав түрүү яагаад үнэг гэж бодсон бэ? Энэ гэдэг дараагийн гэвсгэн болов гэж бодоод гэвсэг гэж. Хэрвээ энэ 6 үсгнээс нээсэн бол тааж чадах байсан байх гэж бодож байна. За, тэгтээ зүгээр дараагийн үе гэж байгаа. Амжилт хүсье. Түргийн хэллэгтээ хамгийн сайн гэж бодсон өөртөө итгэлтэй нэг хүүхдийг би сонгох болно. Гэтэ би өөрөө явж байгаа сонгоно. За, улбар шар багаас би штэ. Би чамайг сонгож байна. За, гараад ир. Харин зайн зогсож байгаа. За, эндээс харъя. Цэнхэр багаас би за, юу үсэг гараад ир. За. Хамгийн сайн мэддэг төргийн хэллэгийг хэлж өгөөч. Мэдхгүй юу? За, тэгвэл өнөөдөр төргийн хэллэг хоёлаа сорно шүү. За, зогсож байгаарай. За, харин чи үсэг. Юу юм? Төргийн хэллэг. Их бормор богбонор. Ямар юм аа? Их бормор богбонор. Оо, сайн. За, яг иймэрхүү. Тарагны халбаг, тарвагны хавирга. Зөв штэ. Тарагны юу лээ? Тарагны халбаг. Тэгээд тарвагны хавирга. Тарагны халбаг, Тарагны халбах. тарвагны хавирга. Тарагны хавирга. Одоо энэ гоё хурдан хэлээд үзье. 1 2 3 и. Тарагны халбах. Тарагны Оо, зөв штэ. Одоо энэс илүү хурдан явсан. таврын халбах. Таврын Оо, зөв. За, одоо яг 3 удаа хурдан хэлэх шүү. За, чанга. таврын халбах. Таврын Хавирга. хавирга. Зөв. Одоо хоёр дахь нь тарагны халбаг, Таврын халбах. Таврын хавирга. хавирга. За, одоо гурав Таврын дахь нь. халбах. Таврын хавирга. Зөв шүү. Баяр үргийн Цэнгэр багийнхаа найстай баярлаа. За, харин манай улбар шар багийн чи үсэг маань сая сонссон те. За, нэг давтаад үзхүү. Тарагны халбаг, тарвагны хавирга. Тарганы хавирга. За, дахиад Тарганы халбаг штэ. За, явсан. Тарганы халбах. Тарганы хавирга. Зөв. Одоо энийг хурдан 3 удаа явсан. Нэг. Тарганы хавирга. Тарганы халбах. Таврагны Хавирга. Зөв. Нэг дахь нь явсан. Хоёр дахь нь. тарганы халбах. Тарганы хавирга. За, одоо бүр хурдан. Гурав дахь нь. Тарганы халбах. Тарганы хавирга. Баяр үргээ. Хөгжилтэй өсгүүд нэвтрүүлгийн хамгийн сүүлийн үе буюу 3 дугаар үе эхлэхэд бэлэн болсон байна. 3 дугаар үе. Үсгээр наадъя. Нэвтрүүлгийн зүгээс өгөгдсөн үсгнүүдээр аль баг хамгийн олон үг бүтээж чадах вэ? Багийн 3 гишүүн даалгаврын үсгнүүдийг ашиглан 2 минутын хугацаанд бүтээсэн үгийнхээ тоогоор оноо цуглуулна. Ингээд мэдээж 3 дугаар үеийг эхлүүлэхээр Цэнхэр баг бэлэн болсон бэ? Бэлэн манайхаа? За, бэлэн болсгээр наадах 3 оролцогчийг хамтдаа тайснаа өрж байна. А үсэг, Б үсэг, А үсэг гарч ирсэн байна. За, манай 3 бэлэн үү? Ягсан өөртөө итгэлгүйгээр гарч ирж байна. Энэ жоохон итгэлгүй байгаа юм биш үстэй. Үгүй үстэй. Цэнхэр багийн даалгаврын үсгүүдийг хамтдаа тайснаа өрж байна. Даалгаврын үсгүүд. Ил үсэг, А үсэг, хагас, М, О, Ё, Д үсгнүүд гарч ирсэн байна. 1 минутын турш үгээ бичин, бүтээн. 2 минутын турш яг энэ ногоон тайзан дээр үгнүүдээ бүтээгээд явах нэ. Ойлгомжтой бол бодох цаг ихэлсэн. Хоорондоо ярилцаад
Мод. От. Ши. Ол. Ой. Яа. Ой. Цаг дуслаа. Мэдээж үг бүтээх 2 минут эхэллээ. Мод. Юусоо яа. Мод. Дивс. Оо. Уйдаа буруу аваад. Буруу штэ. Нөгөө наашта. Авлаа. Дараагийн үг. Мэд. Дивс яхсаг. Хагас ус. Мэд авлаа. Дараагийн үг. Авлаа. Дараагийн үг. От. Авлаа. Ос. Авлаа. Ой. Супер. Дараагийн үг. Ойдол. Яа. Ди. За. Ойдол. Супер. Дараагийн үг. Хурдлаар хилээ шууд бүтээлгээ яваад. Яалан өвдлөө. Хурдлаараа бодороо. Юу хийж болох вэ? Ятан гэдэг үг байх боломжгүй байна. За дараагийнх бодороо. Ам хэлсэн лөө. Ам гэж үг вэ? Ам гэж үг байхгүй шүү дээ. 10 секунд үлдсэн байна. Батар хүй. Супер авсан. Баяр хүргэе. Яа. Үнэхээр сая сүүлийн 10 секунд гэдэг үг толгойд нь зурцгээд орж ирэл гэж хэлэх манай намайг харахад ингээд гүйлтэд би ямар өсөг вүлээ гэдгийг мэдэхгүй байгаа юм шиг санагдаад байсан. Тэгээд нөгөө тэд нэр үг бүтээхэд нөгөө удаад байсан болохоор маш сандарсан. Сая 7 үг бүтээлээ шүү дээ. Тэгээд өөрсдөө бас хангалттай олон үг бүтээж чадсан гэж бодож байна уу? Яаж юм? Ингээд түүхтүүдийг хараад тайм 10 хэд мэдээ үг яагаад хаан жоохон яагаад гэтээ яах вэ? Болж штэ тий. Ийм үе байна. За, одоо тэгвэл гуруулаа нэг сайн ажиглаад өгөө энэ үсгнүүдээ. Энэ битсэн үгнээс өөр ямар үг байх боломжтой байсан мэн бас үзэгчд найзуудтай бас хэлж өгье тий. Лойл гэхэр чи нөгөө зөөлий тэмдэг байхгүй ш. За харъя. Ингээд мод хэлцэн тий. Ингээд лом гэдэг үг гарч болохоор байсан мэн тий. Тийм байна. Гэх мэтчлэн ийм үгнүүдийг бүтээх боломжтой байсан байна. Цэгэр баг хэдэн үг бүтээснийг бүгдээрээ хамтдаа олж мэдцгээе. За эхний үг бол мод байсан. Од, ой, ойдол, гэд нийт 7 үгийг зөв бүтээж чадсан учраас 3 дугаар үе дээр цэгэр баг маань 7 оног авч чадлаа. Баяр хүргэе. Харин яг одоо улбар шар багийн үсгээр наадах 3 оролцогчийг өрж байна. За хэрэг бэлдсэн? Ангида бэлдсэн үү? Зөндөө бэлдсэн. Хэдэн үг бүтээсэн? Ангида. 11 минут тэгээд 8. За одоо тэгвэл яг энэ тайзнаа хэдэн үг бүтээе гэж бодож чинь бүтээж чадах вэ? 10-аас биш гэж бодсон. 10-аас дээш. Өөртөө итгэлтэй байстай. Сайн амжилт хүсье. Даалгаврын үсгүүдээ хамтдаа угтаа авцгаая. А үсэг, я үсэг, а үсэг. Ийм ил эс үсгнүүд гарч ирсэн байна. Билнэ үү? Ойлгомжтой юу? Ойлгомжтой. Ингээд цаг ихэлсэн. Хам. Яма. Мал.
Сам бичсэн. Мал бичсэн. Ай бичсэн. Сам бичсэн. Сам бичсэн. Сам. Маса. Мас. Цаг дуусна. Ингээд үг бүтээх 2 минут явж эхэлсэн. Сам. Үсээ самхын сам. Ам. Үг бүтээлээ авта. Супер. Авта энэ үгийг авсан. Яма. Чи. Одоо дахиад. Яма. Тийм ээ, яма гэдэг үгийг авлаа. Мал гэдэг үгийг авлаа. Yes, хоёр цагдаа дээр. Сад гэдэг үгийг авлаа. Ай, супер. Авсан. Там. Супер. Авсан. Мас гэж ийм үг байхгүй. Байхгүй шүү. Ас супер авсан авта. Ас. За са авсан. Са гэдэг үг авсан шүү. За бичгүүгээр шууд хэлээ явчих. Сай. За. Зөв штэ. Сай. Авсан. Яс. Авсан. Супер. Ой 15 секунд үлдсэн шүү. Өшөө өг байна уу? Сайн харъя. Хэлээр шууд хэлээд явчих. Цаг дууссан. Үг бүтээх хэр байна? Гоёсон. Юу нь гоёсон? Ингээд ийш тийш ингээ гүүгээд. Гүүлдээд хөөе түрүүнд нэг дунд хоёр хүүхэд мөргөлдсөн хин хоёр вэ? Мэдгүй ингээд гүүж байгаа л мөргөлдсөн. Тэгээд гайгүй өстө өвдөг өстө Айгу яасан? өвдөг. Инглэн гэж чи юу? А та хоёр мөргөлдсөн мө? Тий. За хин хэнийгээ харсангүй вэ? Би Хоёр аа өсөг бол үнэхээр гайхалтай байлаа шүү дээ, тэ. Яг энд би байх ёстой нэг их шиг өсөх нь би байна гээл яг би энд байх ёстой гэж хөдөлгөөнгөө зогссон. Чиний хүчинд маш хурдан өгнүүд ингээд бүтээд явлаа шүү дээ. Ягаад гэвэл чи буцаж энд ирлгүй тэнд ингээд зогсоод байсан. Ягаад ингэж зогсохоо шийдсэн бэ? аус маш олон орсон учраас тэгэл тэндээ зогсоод байсан. Түрүүн 200 итгэлтэй байсан. Би бол харлаа, мэдэрлээ. Тэгээд 200-ийнхаа итгэлийг бол энд гаргаж чадсан, тийм ээ? Тий бол нэр үнэхээр тагвар бол үнэхээр өөртөө итгэлтэй байж чадлаа. Тэгээд хэр байсан, хэцүү байв уу, яав? Жоохон сандарлаа. Тагвар ч нэг сандраагүй юм шиг харагдаад байсан да. За тэгээд тагвартаа маш их баярлаа. Ингээд ямар үгийг бүтээснийг хамтдаа харцгаая. Сам, ам, ла, яма, мал, ай, лам, ас, ал, са, сай, яс нийт 12 үгийг зөв бүтээж чадсан байна. Арон 3 дугаар сургуулийн 3-ын Б ангийн багш Оюун Туяаг тайснаа өрж байна. Цэгэр багийн багш 18 дугаар сургуулийн 3-ын Г ангийн багш Алтан Туул багшигаа тайснаа өрж байна. Багшныхаа сэтгэлдлийг хамтдаа сонсцгоё. Хүүхдүүдтэйгээ хамтдаа сандарвуу энд одоо нэвтрүүлэгт оролцох холоос хүүхдүүдэд одоо ингээд харах ямар хуу байв да. Сандарлаа, маш их сандардсан байна. Хүүхдүүдийнхээ өмнөөс ингээл гүүгээл гарчмаар санагдаа. Нилээн сандарлаа.
Тэгээ хүүхдүүдтэй хандаж юу гэж хэлмээр байна За да. хүүхдүүдэд хандаж маш сайн байсан шүү миний хүүхдүүд. Сайн байж чадлаа. Дараагийнх нь цаашлийнх нь тэмцээн уралдаанд маш их амжилтыг хүсье. ЭМН ТV нэвтрүүлэгт анги хамт олноор оролцож байгаад дэмжиж тусалсан анги хамт олон эцэг эхчүүд болон хөөрхөн энэ сэргэлэн цаваа бяцхан шавнартай маш их баярлалаа багш. Маш их авхаалцтай сэргэлэн цаваа мундаг байлаа. Ийм гайхалтай шавнырыгаа сурган хүмүүжүүлж байгаа хоёр багштай хөтлөгч миний зүгээс бас дахин баярлаа гэж хэлхийг хүсэж байна. Багш нар гэдэг болгон тэр гайхалтай. Тийм учраас манай нэвтрүүлэгтээ хамтран ажилдаг их хэл соёлоо түгээцгээе урайта анд хэвлэлийн газраас та хоёртоо энэ гайхалтай номын дээжийг бэлэглэж байгаа. Тэгээд та бүхэндээ цаашдын ажилд нь сурган хүмүүжүүлэх их үйлсэд нь асар их амжилтыг хүсье өрөөё. Бүх хүсгүүдэд тайснаа өрж байна. Улбар шар баг. Цэнхэр багийнхан тайснаа гараад ирээрээ. За оноогоо сонсоход билүү манайхаа. За хоёр талд гой зогсож байгаарай. Бүгдээрээ хамтдаа сонсцгоё. 3 үеийн туршид Алтан туул багштай 3-ын гэнг буюу Цэнхэр баг маань нийт 10 оног авч чадчихэ. Баяр хүргэе. 13 дугаар сургуулийн оюун туяа багштай 3-ын бэнг буюу улбар шар баг нийт 3 үеийн туршид 15 оноо авч чадчихэ. Баяр хүргэе. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Харин одоо бүгдээрээ хамтдаа бүжгэлцгээе. 아파트 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 kissy face sent to your phone but I'm trying to kiss your lips for real red hearts that's what I'm on yeah come give me something I can feel don't you want me like I want you baby don't you need me like I need you now see tomorrow but tonight go crazy all you gotta do is just meet me at the Өсгөд нийлээд үе боллоо. Уюуд нийлээд уг бүтлээ. Би ичтэй бидний ертөнц гайхалтай. Эрдэм номын 35 үсэг бид ичтэй 35 бид бүх санаа зов. Хамтдаа байхдаа илүү хүчтэй. Хамаг бүхний үгтэй чадна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Анд хэвлэлийн газар. Их хэл соёлоо түгээцгээе.